Сэмцхано намайг Игчин гэдэг. Одоо 23 настай. Соёл урлагийн их сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуулийн зураг авалт мэргэжлэр 2025 онд сурч төгссөн. Яг 20 онд 10 жилээ төгсөөд ерөнхийдөө рандомор баг ангиа сонгож исэн, баг юунд ч сурах байгаа сайн мэдгүйгээр зураглаач анги сонгож исэн. Гэтэ одоо яг ингээд сүүлд нь бодоод үзэхээр гэрэл зураг ч юм уу, одоо фотошоп зураг эвлүүлэх тиймэрхүү талын юмд ер нь багасаа их сонирхолтой байсан юм лээ. Тэгээ тэрийгээ нөгөө тухайн үедээ сайн мдээгүй. Тэгээд яг одоо бодохоор хамгийн зөв сонголт, хамгийн зөв мэргэжлээ сонгосон юм байна гэж ер нь боддог. Ерөнхийдөө гэрэл зураг тарахад хамгийн гоё зүйл нь гэх юм бол бүх ажлуудаа яг өөрийнхөө бодол санаа, өөрийнхөө дотоод мэдрэмжээр ер нь илэрхийлээд тэрэн дараа нь одоо захиалсан хүмүүс ч юм уу, зургаад харуулсан хүмүүс, захиалагч байгууллага зэрэг хүмүүс тэр хүмүүст нь илүү таалагдахаар яг тэр таалагдж байгаа зургаа хараад баярлж байгаа мэдрэмж нь ер нь надад хамгийн гоё идэг. Дээрэс нь зураг авалт хийсний дараа заавал засвар, фотошоп дээр ер нь эдит ордог. Тэрэн дээр одоо хүний нүдэнд харагдаж болохгүй зүйл ч юм уу, илүү дутуу хогийн цэвэрлэх, хүний арсан дээр ажиллах ч юм уу, байгаа зүйлийг илүү гоё болгож өөрчилж байгаа үйл явц нь ер нь надад хамгийн гоё идэг. Гэрэл зураг сурж байхад надад бол нэг айхтар хэцүү бол байгаагүй. Анхнаасаа ер нь за нэг иймэрхүү байхтаа гэж таамаглаж исэн зүйлүүд нь яг ингээд мэргэжлийнхаа хичээлийг үзээд ч юм уу явхад яг ерөнхийдөө зөв шахуу ер нь нэлийн ойролцоо төгтөг исэн. Тэгээд эхний 2 жил ерөнхийдөө өөрийгөө жоохон хайгаад гэх юм уу, яг ямархуу салбарт ажиллах уу, гэрэл зураг авалт ер нь дотроо ингээд айгүй олон төрлийн салбартай байдаг болохоор яг аль салбарт нь явах уу, одоо мэдээллийн сайтд ажиллах уу, телевизэд ажиллах уу, кинонд явах уу, эсвэл студи үү гэдэг ер нь олон сонголтууд гарч ирж ирсэн. Тэднээс ер нь нэлээд хэдэн олон төрлийн байгууллагуудад ажиллаж үзээд за энэ нь ер нь болохоор юм байна да, энэ нь болохооргүй юм байна гэж өөрийгөө хайж ер нь баг 2 жилийн хугацааг тулсан. Тэгээд хамгийн сүүлд нь ерөнхийдөө одоогийн байдлаар бол гэрэл зургийн Mood Film гэдэг студид сүүлийн баг 2-3 жил ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө Mood Film студид ороод commercial тал руугаа брэнд бүтээгдэхүүн ер нь байгууллагуудтай хамтарч ажилладаг болсон. Тэгээд ерөнхийдөө энэ миний ер нь бол хийх зүйл юм байна. Миний дуртай яг чиглэл энэ чиглэл юм байна гэж ерөнхийдөө ойлгож авсан. Ер нь л нөгөө зураг авалтын салбар айгүй их цаг наргүй гэж ер нь л байд юм байлээ. Тэгээ манай студ болохоор тэр нөгөө байгууллагаас хамаарч байгаа болохоор манай студ ерөнхийдөө яг цагтаа орно, яг цагтаа тарна. Тэгээ тэр тухайд нөгөө нэг ажил дээрээ байх хугацаанд яг хийх ёстой ажлуудаа хийгээд дуусгачих юм бол яг цагтаа тарах бүрэн боломжтой. Дээрэс нь ажлын 5 өдөр ажиллаад амралтын 2 өдөр амарчдаг болохоор ерөнхийдөө нөгөө нэг ажлынхаа хажуугаар хувийнхаа амьдралыг зохицуулах чөлөө цагаа гаргах ч юм уу тиймэрхүү зүйлүүд төр бол нэг асуудал гардгүй. Айгүй боломжийн хүний амьдрал ер нь бол ээлтэй манай байгууллага юм. Айгүй давгүй нөхцөлд ажилладаг. Хамгийн анх ер нь урам авч исэн зүйл гэх юм бол миний хамгийн анхны ажиллаж исэн студийн захирал нөгөө тухайн үедээ би нэг айхтар гоё зураг тарахгүй ч юм уу, нэг айхтар сайн байхгүй байгаагаа ингээд өөрөө мэдж байгаа ч гэсэн манай захирал болохоор миний тарсан зургуудыг хараад
Пүү наач яста гоё штэ алж штэ гэл эхлээд амар урам өгөн. Тэгээ дараа нь харин чи энэ өнцгөө ингээд авцсан бол эсвэл энэ өнгөө жоохон ингээд өөрчилсөн бол энэ бүр илүү гоё болох гэсэн байх гэдэг. Эхлээд урам өгөөд дараа нь ингээд алтаатай зүйлүүд нь ч юм уу засах хэвээр зүйлүүдийг хэлж өгч ирсэн. Тэр нь болохоор ингээд надад дараа нь эндээс илүү гоё зураг авах хэрэгтэй мэн, эндээс илүү гоё юм хийх хэрэгтэй мэн гэд хамгийн их урам зориг өгчихсэн. Тэгээд ер нь тэндээс хойшоо хамгийн дуртай ажлуудаа хийгээд хамгийн дуртай зургуудаа авч эхэлсэн байгаа. Ерөнхийдөө өөрийнхөө нөгөө нэг стилийн имиж үнцэг өнгө төрхийг ер нь олцсон гэж бодож байгаа. Тэгээ мэдээж уран бүтээлч хүн болгоны ингээд өөрийн гэсэн ертөнц, өөрийн гэсэн үзэл бодол юмыг харах үнцэг шал өөр эдэг. Тэгээ нэг зүйлийг ингээд тавиад хажууд нь 5 зурагчин тойруулаа. За энийг аав гэхэд тавуулангаас нь тис өөр үнцэг, тис өөр одоо уран бүтээл гардаг гэх жишээ нэ. Дээрэс нь одоо миний зургуудад, миний хийсэн ажлуудад дуртай хүмүүсийн үнэлэх үнэлэмж бас маш чухал л да. Тэгж нөгөө салбарт яг сисний үе буюу ачаалттай үе гэж ерөнхийдөө байдаг. Манай студийн хувьд бол ерөнхийдөө брэнд бүтээгдэхүүнтэй хамтардаг болохоор одоо бараа бүтээгдэхүүн ч юм уу хувцас хунаар шинээр гарч байгаа бүтээгдэхүүн тэр болгон чинь нэг баярын өмнөх үедэд ер нь бол айгүй их ачаалттай байдаг. Нөгөө шинэ бүтээгдэхүүнээ цагаан сарын өмнө гаргана, шинэ жилийн өмнө гаргана, баяр наадам зориулна гэх юм. Тиймэрхүү үеийн өмнөх үеэр ер нь бол ачаалттай байдаг. Тухайн үед гэхдээ нэг манайх ажлуудаа яг зохицуулаад чадхаараа ажлуудаа хүлээгээд авчдаг болохоор ерөнхийдөө гайгүй чадахгүй хийж бахан ажиллаа болоо тэрэн дээрээ стресстэй дэйтгүү. Ерөнхийдөө аюу системтэй, тастаралтай ажлуудаа хариуцлагатай хүлээлгээд хүчдэг болохоор ажлаасаа нэг түүртэх, стресстэх нэг тиймэрхүү асуудал бол бараг байтгүй. Ерөнхийдөө бүр багасаа дуу хөгжимд аягүй сонирхолтой хөгжсөн. Дижи болоход ер нь бол би ер нь олон төрлийн шин зүйлүүдийг туршиж үзэх, хийж үзэх өөрийгөө сорих аягүй дуртай. Тэгээд ерөнхийдөө нэлээд удаан хугацаанд ботсон. Тэгээд сургалтанд суугаад одоогоос ер нь жилийн өмнө дижи анх сурч эхэлсэн байгаа. Тэгээд тэндээс хойшоо ерөнхийдөө хагас жилийн хугацаанд нэлээд сайн бэлтгэл хийсэн. Аягүй их цагийг зарцуулсан. Тэгээд одоо Choco Club-д resident DJ хийж байгаа. Ерөнхийдөө дуу хөгжимд аягүй дуртай болохоор анх хэлчихсэн. Дээрэс нь өөрийгөө чадна гэж юу нь бол аягүй итгэжсэн. Тэгээ чадсан. Ер нь бол аюу хэцүү санагдсан л да. Тухайн хүмүүсийн өдөр алхам ингээ хүн хүний орж ирсэн хүмүүсийн уур амьсгал аюу өөр байдаг. Ялангуяа нөгөө ивент очиж дижи хийлээ гэж бодоход тэнд ингээ зөвхөн намайг зорж ирж байгаа, намайг сонсгож ирж байгаа хүмүүс цугладаг. Клуб болохоор яг ямар дижи байх нь бас нэг аюу чухал биш. Тухайн ингээд орчиндөө тухайн орж ирсэн хүмүүстэй зориулж тэр хүмүүсийн нөгөө vibe-ийг мэдэрч ямар хөө хөгжим сонсомоор байгаа гэдгийг аюу сайн мэдэрч харж ингээд сониртой байж ер нь бол явахаар санагдсан.
монтаж хийж байхад ер нь хамгийн гоё мэдрэмж бол мэдээж 1 цагийн турш ч юм уу 2 цагийн турш нөгөө өөрийнхөө гэртээ сайн бэлдсэн яг өөрийнхөө мэдрэмжээр гаргаж байгаа дуунуудаа бэлдэж очдог. Тэгээд нөгөө миний мэдрэмжээр тавьж байгаа дуунууд тэнд байгаа хүмүүс таалагдаад намайг дэмжиж өөдөөс ингээд айгу гоё байгаа өөр нь хамгийн гоё байдаг. Ажлуудынхаа хажуугаар бас спиннингийн багш идэг байгаа. Спиннингийн багш бол миний баг хамгийн анхны ажлын байран дээр гарч ирсэн ажил. Одоогоос ер нь 6 жилийн өмнө 10 жилийн 10 дахь ангиас хойш 16 настайгаас эхэлж хийжсэн. Хамгийн анх ер нь бол жимд явъя гэж шийдээд тэгээ жимд явж авах хугацаанд манай жимийн захирал надад санал тавиад тэгээд ерөнхийдөө спиннингийн багш болж сурч исэн. Тэндээс хойш ер нь бол 10 жилээ төгслөө тэгээд оюутан байх хугацаанд ч гэсэн ер нь спиннингийн багшаа хийсээр ирсэн. Спиннингийн багш нь болохоор ерөнхийдөө нэг бол өглөө эсвэл нэг бол орой гэд цаг нь ерөнхийдөө голоор нь өөр бүтэн цагийн ажил хийчих боломжтой тийм уяатан цаг гэдэг болохоор ер нь зохицуулаад ажиллах бүрэн боломжтой байдаг. Тэгээд ажлынхаа цаг зав бол зохицуулахад ерөнхийдөө айгуу давгүй нөхцөлтэй байдаг. Гэрэл зурагчныхаа ажлыг ерөнхийдөө бүтэн цагийн ажил буюу 7 хоногт 5 өдөр өглөө 10-аас орой 6 хүртэл ажилладаг. Тэгээд спиннингээ болохоор 7 хоногт 2 юм уу 3 өдөр нөө өөрийнхөө боломжтой цагийг сонгож аваад бусад багшаартайгаа ингээд зохицоод цагаа тохируулцдаг болохоор ер нь айгуу боломжтой. Тэгээд 7 хоногт 2 өдөр спиннингээ чинь тэгээд Choco Club дээрээс 5 дахь хасанд ажилладаг болохоор ерөнхийдөө ингээд цаг заваа тохируулчих боломж айгуу сайн битг. Тэгээд бусад үед нь болохоор найз нөхдөйгөө олох ч юм уу гэр бүлтэй зарцуулах цаг зав ингээд чөлөө цагаа ер нь зохицуулдаг болохоор ер нь давуу шүү. Дүнэлт хийж бодож үзсэн л дээ. Тэгээд нөгөө бүр 10 жил тахаасаа энэ багасаа бүжгэлдэг хүүхдээсэн. Тэгээд одоо 10 жилээр урлагийн үзлэг шинжилгээ ч юм уу бүжиг бэлгээд дайн хамтална уриалаад ерөнхийдөө тиймэрхүү талын зүйл дээр юу их манлайлалтай бусдыгаа ингээд өдөртөө багаа ингээд аваа явуучих чадвартай ер нь бол хүүхдээсэн. Тэгээд тэр нь яг ингээд спиннингийн багш дээр ч юм уу одоо ингээд DJ зураг авалт гээд бүх зүйлүүд дээр ер нь айгүй илэрдэг. Одоо жишээ нь спиннингийн багш дээр гэхэд яг гол хүн багш болж тарж байгаа байхгүй. Багш нь ирэхгүй бол одоо тийм 20 хүн цуглана уу 30 хүн цуглана уу нэг айхтар чухал биш. Багш нь ирж иж л одоо тэр заалыг тэр багийг өдөртөө хичээлээ заач явуулж дуусгадаг гэсэн. Зураг авалт дээр ч гэсэн ер нь л их ялгаагүй. Гэрэл зурагч нь байж иж зураг авалт эхэлнэ. Зураг авалт үйл явц ер нь болж юм шүү. Тийм болохоор ерөнхийдөө ингээд тухайн ингээд баг хамт олон үйл ажиллагааг өдөртөө даваа явуучих юм манлайлалтай юм байна гэж юм бол өөрийгөө байгаа. DJ бас ер нь өөрөө аягүй сонирхолтой өөрөө дуртай болохоор ер нь ойрын хэдэн жилдээ бас хийх юм төлөвлөгөө байгаа. Гэхдээ бас одоо ингээд явж явах үйл явцад ямар шинэ зүйл ямар зүйлд ингээд татагдхаа бол сайн битггүй байна. Мэдээж шинэ өөрийнхөө дуртай бас хоббинуудыг олж нэх юм бол тэр зүйлрүүгээ бас давхар. За ер нь бол Монголын заслал залуустай гэхээсээ илүү ер нь одоо нөгөө шилжилтийн насн дээрээ явж байгаа. Дээрс нь дөнгөж 10 жилийн төгсөж байгаа ч юм уу. Тиймэрхүү дүүнертэй ер нь бол хандаж хэлхийг хүсэж байна. Өөрийгөө арай олоогүй байгаа ирээдүйд яг юу ихээ сайн мэдэхгүй байгаа л ер нь олон зүйлийг хийж үзээрэй. Олон зүйл дээр ингээ өөрийгөө туршиж үзээд юм юмроо ингээ идэвхтэй байх юм бол тэр дундаас яг чи өөрийгөө олж авч чадчих шүү гэж ер нь бол зөвлөмөр юм.